гараа угаахгүй гараа явчих юм. Яагаад тэгээд ийм те тэнгуут нөгөө хүнийг үнэлэмж буюу түүгээр дамжих халдварт өвчин гэж бид нар бол зүгээр харж байгаа. Тийм. Тэгээд та өнөртөө одоо бүр хэлмээр байна. Та гоё ингээд нүрээ боддог шиг, гоё өнөртөө бас цацдаг шиг гараа угаа сурчаач гэж хэлмээр. Тэглгүй яах вэ? Тийм. Өдрөмдөр үзэгчтэй Гэгээ эрүүл мэнд подкастын шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхтэй бэлэн болоод байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт хүнсний чанар аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн Magnafloc компани үүсгэн байгуулагч Баяр Чимэг өргөдөө оролцож байна. Өдрийн мэнд танд. Өдрийн мэнд. За би нөгөө хүнсний чанар аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн гэд хэлчихлээ тий. Тэгэхээр яалтчгүй л одоо таны яг эзэмшсэн мэргэжил бол яг энэ чиглэлээр байгаад байгаа тий. Бид нас өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач тий. Би ер нь бол эмч мэргэжлийг сонгох гэж явж агаад аавынхаа талынхан дээр манайх аавын талынхан хөвчлэн дандаа инженер сурдаг хүмүүс байсан. Тэгээд инженер сурдаг байсан болохоор тест энэ мэргэжлийг хүнсний технологич эрүүл авч гэсэн мэргэжлэр 2007 онд эсэж ороод 2013 онд төгссөн. Тэгээд төгсөөд гэх юм бол хүнсний технологич эрүүл авч гэдэг мэргэжлээ ойлгоогүй. Энэ мэргэж одоо нэршил нь одоо бол хүнсний чанар аюулгүй байдал болж өөрчлөгдсөн. Тийм. Яг ингээд одоо нэрнээс аюул ойлгомжтой сонсогдоод байгаа тий. Хүнсний чанар аюулгүй байдал яг өнөөдөр манад хамгийн их яригддаг юм бид нар чанартай хүнс хэрглэж гин үү тий. Бидний идж байгаа одоо амар орж байгаа зүйл маань аюулгүй чадж гин үү гэдэг юм айгүйх ярьдаг болсон. Тэгэхээр таны одоо яг энэ үүсгэн байгуулсан компани ч гэдэг юм уу тий. Яг энэ одоо чиглэлээ явж байгаа юм маань яг үнэхээр одоо бидний энэ чанартай чанаргүй хүнсэн дээр чиглэж гин үү альсвал тэрнээс тий одоо урвал болж гарч байгаа тэр одоо нөлөөлөл дээр нь голчилж ажиллаад байна уу? Хоол үйлдвэрлэл дагнсан байхгүй. Хүнс өөрөө айгүй олон салбартай хүнсний үйлдвэр бол нөгөө ISO 22000 тэгээд юуны ASAP гэдэг олон стандартууд нэвтрүүлдэг. Ер нь нэг шуумаар дагнж явахаар хүнсний чанар аюулгүй байдал ер нь мундаг одоо сайжирч байгаа. Миний дагнж авсан сэдэв бол хоол үйлдвэрлэл үйлчилгээний чанар аюулгүй байдал. За энэ дээр хоолн дээр нь нөгөө дамжаад байгаа хүнсний нөгөө 6 одоо нөгөө сүүмж байгаал, махамж байгаал, будааг нэр төрөл байгаа дээр шүү дээ. Олон нэр төрлийн бүтээгдэхүүн орж ирэхээр ер нь жоохон төвөгтэй болж байна. Миний ажлын гараагаас эхэлж энэ дээр ажлын гараа гэх юм бол анх уулуурхаан галтгооноос эхэлжсэн. Тэгээ уулуурхаан галтгоо нэг дороор олон хүн үйлчилдэг гэсэн үг. Тэгээ энэгээр явсаар хагаад айгүй олон ажил сольсон. Яа тэгэхээр манай мэргэжил өөрөө бүх хүний мэдэх ёстой. Тэгээ би ажилчтай нэг мэдлэг болгоно. Хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй бас нэг тусдаа мэдлэг болгоно. Захирлуудынхаа шийдвэрт нөлөөлнө гэдэг ийм 3 юм байгаа байхгүй. Тэгээ мөн бас үйлчлүүлж байгаа хүмүүстэй мэдээлэл болгоно. Тэнгүүт энэ дээр нөгөө тухайн үед яг бүрэн мэдлэггүй байсан болохоор айгүй олон ажил шинко гэдэг шиг шинко байсан болохоор айгүй олон ажил солиод олон улсын байгууллагт одоо олон улсын компанид ажилд ороод тэндээс нөгөө миний ажиллаж байсан байгууллага болохоор 169 орон салбартай нэг газар байсан болохоор тэндээсээ би айгүйх мэдээлэл авсан. Миний яриад байгаа хоол үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдал гэж энэ юм байна гэд тухайн ажилдаа нэлээд удаан ажилласан. Буюу нөгөө докторгүй ажиллаад байсан асуудал маань шийдэгдээд тэгээд дараа нь яг Монгол улсад бас дэлхийд алдартай уулуурхаан компани катеринг дээр Монгол дахь салбар дээр нь ажиллаад тэндээс нэлээд их юм сураад тэгээ энэ сэдвийг ойлгож ирсэн гэсэн үг. За тэгээ буцаад таны асуулт руу ороход энэ нөгөө чанар аюулгүй байдал нь бидний хүмүүс болохоор айгүй хол ойлгоод байд. Гэтэ яг үнэнгээ хэлэхэд бид нар өдөр тутамдаа гэртээ хоол иддэг гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд хоолны орцсон юу вэ гэж бодонгууд нөгөө ус те хоол нэг юм үндсэн хэд орцоод байгаа шүү дээ. Тэр орцснуудыг чинь хэрхэн зөв хадгалаад танд аюулгүй хоол өгөх вэ гэдэг дээр л бид нар ажилладаг. Тийм тэр талын мэдлэг өгдөг гэсэн. Одоо ингээд байсагээл нийтийн том одоо түргэн хоолны ч юм уу те нийтийн хоолны одоо ийм газруудаас хортлого илэрлээ, коли илэрлээ ч гэдэг юм уу тийм ийм мэдээлэл айгүйх яваад идэг. Энэ ер нь одоо нөгөө хаана те буруу байгаад байна. Юунаас болдгийг те. За одоо энэ дээр хэм бол би компани төлөвлөгөөгөр эрүүл хүн гэд
ивенттэй холбогдолтой юм яри. Монгол улсад түрүү жил судалгаа хийсэн. Одоо ер нь бол тоон статистикийг бол дандаа харж байдаг гэсэн. Манай халдварт өвчин судлалын төв дээр түн дээрээс харахад ер нь бол томоохон дэглэлтүүд одоо ер нь бол 4 сегментэд гараад байна гэж үзэж байгаа. Нэг нь болохоор гэртээ иргэд гэхдээ бид нар тэр иргэдийг одоохондоо бид нар зориогүй байгаа. Энэ ивентийн хүрээнд шүү. Аялал жуулчлалын сегмент нөгөө Монгол хоол өөр айгүй онцлогтой хоол. Тэгээд нөгөө тээврийн, хээрийн ингээл янз бүрийн хоолны нөгөө одоо бид нар хурж авч чадахгүйгээр аялал жуулчлалын хоолны соёл одоо хурцтай хөгжиж байгаа. Тэгээ дээрэс нь уул уурхай хоол. За уул уурхай хоол нь болохоор нэг доороо маш олон хүн үйлчлүүлж байгаа. Тэгээд цэцэрлэг сургууль туслан. За энэ дээр нөгөө хоол өөрөө 3 шин чанар өөрхтэй. Амттай байх, шин тэжээлтэй байх, аюулгүй байх гэдэг. Тэнгүүт нөгөө амттай шин тэжээлтэй хоол авахаасаа урдаад бид нар нөгөө хоолны хордлого аваад байна. Аюулгүй байдал алдагдаад шүү дээ. Түүний хүрээнд болохоор Монгол улсад өнгөрсөн жил 32 дахь дэгдэлт гарсан. Дэгдэлт гараад түүнийх нь одоо энэ 4 сегментийн 3-ыг бид нар сонгоцсон байгаа. Суурь шалтгаан нь буцаад хоол үйлдвэрлэлийн арын процесс руу орж ирж байна гэж ер нь бол ойлгож байгаа. Ер нь ойлгоод явж байгаа. Гол асуудал ерөөсөө тэнд үүсгээд байна. Тийм үүсгээд байна. Тийм. Магадгүй яг өнгөрсөн удаагийн тэр 32 тохиолдол бол ерөөсөө л гол шалтгаан баг тэр ясна ихэнх нь. Тохиолдол болгон case to case одоо нөхцөл байдал хамаараад өөр. Гэхдээ ихэнх нь бол дандаа нөгөө хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа ажилчдын мэдлэг ур чадвар нь өөрөө яг хангалттай юу гэдэг дээр. Тэгээ дээрэс нь төлөвлөлт гэдэг зүйл манай айгүй чухал. Анхнаасаа нөгөө энэ салбарт за би тэрийг нөгөө арилжааны бус гэж ярьж байгаа. Арилжааны салбарт энэ салбарт нөгөө хүмүүс орохдоо өөрснөө хийгээд буруу төлөвлөд эхэлдэг. Буруу төлөвлөн гэгдгийг юу гэж ойлгох вэ гэхээр нөгөө цэвэрээсээ явсараад бохирч юм уу тийм бохироосоо явсараад цэвэр гэдэг ингээд урсгал дандаа зүрх өстэй байдал манайхан урсгалаа холилчж байгаа. Монголд бол яг одоогийн байдлаар 4 төрлийн бохирдол ярьж байгаа. Хими, физикийн, микробиологийн, харшлын гэдэг бохирдлууд ярьж байгаа. Олон улсад бол 5 төрлийн бохирдол ярьж байгаа. Дамжин бохирдол буюу энд өмнөх 4 бохирдол чинь нийлээд санитар хоолны хордлогыг үүсгэж байгаа гэсэн. Тэгэхээр суурь шалтгаан нь бол ерөнхийдөө бол бизнес эрхлэгчдийн төлөвлөлт, ерөнхий төлөвлөлтгүйгээр буруу төлөвлөчөөд хурж ирээд алдаагаа засаад өгөөч гэдэг. Тэр алдааг анхнаасаа буруу төлөвлөсөн байх юм бол явцын хугацаанд та анх төлөвлөхөөсөө их хэмжээний мөнгө зарцуулна гэсэн үг. Зардал ихтэй. Нөгөөх нь болохоор ажилчдын одоо нөгөө хувийн ариун цэвэр тэгээд муу зуршил гэсэн үг. За тэгээд энэ дээр нөгөө хоёулаа подкастын өмнө ярьжсэн шүү дээ тий. Бид нар нөгөө энэ дээр би яг анх төгсөөд одоо шинтгоп байж ах үедээ хүмүүсийн гарын ариун цэврийг гараа угааг гэдэг хяналтын ажилтан шиг байсан бол 15 жилийн дараа би яг энэ хувийн дадалтай үсээ ийм бүгж аав одоо тэр гараа угаа гэдэг юмнуудыг дандаа ярьж байгаа. Одоо ч ярьсан хэвээрээ 15 жилийн хугацаанд энэ дадлага өөрчлөгдөөгүй. Тийм. Тэгээ энэ нь болохоор нөгөө гидсний халдвар энэ хоолны хордлогын гол бас суурь шалтгаан болж ийн гэсэн үг. Тэгэхээр нөгөө одоо ингээ харахаар эмгтэй хүн те одоо би эмгтэйчүүдийн 0 орж байгаа болохоор л хэлж байгаа шүү. Ариун цэврийн өрөө орчоод гараа айгүй гоё бүсгүй гараа угаахгүй гараа явчих юм. Яагаад тэгээд ийм те тэнгуут нөгөө хүнийг үнэлэмж буюу түүгээр дамжих халдварт өвчин гэж бид нар бол зүгээр харж байгаа. Тийм. Тэгээд та өндөртөө одоо бүр хэлмээр байна. Та гоё ингээд нүрээ буддаг шиг гоё өндөртөө бас цацдаг шиг гараа угаа сурчаач гэж хэлмээр. Тэглгүй яах вэ? Тийм. Гар угаах гэдгийг манай эмчнэр хүртэл айгүй их ярьдаг тий. Би нөгөө өөрөө эрүүл мэндийн одоо яг подкаст хөтлж байгаа учраас голцоо эрүүл мэндийн чиглэлийн эмч мэргэжлэнүүд ордог байхгүй. Тэгээ бас л тэдний хамгийн одоо халдварт өвчнөөс те ямар нэгэн эрсдлээс сэргийлэх хамгийн зөв тодол бол гараа угаах гэж ярьдаг. Тэгээ бас эмчнэр бас яг тэгж ярьдаг. Тэгээ та бүгдийн хувьд ч гэсэндээ бас л яг энэ дадал зуршлыг бас л ярьсаар л байна. Тэгтэл манайхан
тий энийг ерөөс хэвшүүлэхгүй байгаа нь бас асуудал байгаа. Тийм. Тэгээ манайхан нөгөө одоо жишээ нь миний зүгээр туршлагаас харахаар одоо 30 хэдэн жил ч юм уу 20 хэдэн жил буруу явцсан дадлыг 2 өдөр ч юм уу 2 жилд хийж өөрчлөлт юм байна гэдэг би аягүй сайн ойлгож байгаа. Тэгээд энэ дээр нөгөө айцсаараа удирдуулж одоо ковидын үеэр би бол хамгийн сайн хэлэх нь хүн болгон өвчин авчихгүй гэдэг айцсандаа хөтлөгдөөд гараа сайн угаасан байна. Одоо тэрийг одоо яг ухамсартаа хөтлөгдөөд гараа үнэхээр угаач гэж хэлмээр байна. Яг ингээд суур шалтгаан тэр нөгөө бүх юмд одоо ингээд хоол үйлдвэрлэлийн бүх юмд бид нар дандаа гараар хүрдэг байхгүй юу? Өнгөрсөн 7 хоногт одоо 2-7 хоногийн өмнө өнгөрсөн 7 хоногийн 4 өдөр байхгүй юу? Манай дээр юуны анагаах ухааны их сургуулийн яг энэ сэдвэр хоол үйлдвэрлэлийн ажилчдын ариун цэвэр ба гарын ариун цэвэр ба халдвар төвчөн гэсэн сэдвэр сургалт орсон. Тэнгүүт энэ дээр бүх шатанд гар оролцож байгаа. Гар оролцохгүй ганц ерөөсөө байхгүй. Тэгэхээр тэр гар гэдэг зүйл маш чухал. Буцаага дахиад ажилтны хандлага гэдэг юм руу ормоор байна. Аль болох ингээд нөгөө муудалцахгүйгээр ухамсартайгаар юмаа хийгээсэ гэж боддог байхгүй юу. Тэгтээ яг боддороо яг юм дандаа нэг юм тэмцлийн хурц хэлбэр дээр одоо миний нөгөө ингээд муухай занг харж иж үйлдэл хийж байгаа нь өөрөө айгүй буруу байгаад байна. Тэгэхээр нөгөө буцаад хандлага тэгээ нөгөө одоо хаб дээр дандаа хосол гардаг үндсэн шалтгаан нь ажилчдын хандлага гэдэг зүйл ярьдаг бол буцаад би энэ дээр аль ч салбарт ажиллаж исэн хамаагүй та хоол үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа бол ирээхээс ахуулаад гараа угаах одоо гарах хүртлээр та гараа угаанаа л гэсэн үг. Энэ маань таны одоо хоолны хордлого болон гэзний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Яагаад сүүлийн жилүүдэд өксөд байгаа үндсэн шалтгаан нь өөрснөө бид нар аявуух гадуур хоололж байна. Тэгтээ бас ижиж байгаа хүмүүс маань гараа өөрснөө бас угаах хэрэгтэй. Одоо ингээд нөө хоол үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хүмүүсийг ухамсарлаач гэдэг нь хоолны хордлогч өөрөө нөө аягүй тийм богино хугацааны хор уршиг ихтэй. Одоо хүний амнаас ирсэн тохиолдол ч гэсэн дуулддаг шүү дээ. Нөгөө тэн дээр бас айгүй олон зүйл байгаа. Ер нь бол хоол хүнсээр үйлчлэх аюулгүй 5 зарчим гэж байдаг. Тэгээ тэн дээр бас боловсруулалтын шат байгаа. Одоо нөгөө дахианы махыг ч юм уу те буруу хадгалж явж байгаа буруу болгоод буцаага температурын нөгөөд буруу температурт хадгалаад хэрэглэгчдэг үл тэр бас шууд хордлогын нэг үүсв. Ер нь бол хоол ерөө бусад өөр ослууд байгаа л да тийм зам тээврийн ослол гэнти одоо ослууд байна. Гэхдээ хоолны хордлого хүнийг үхэлд 24-өөс 48 цагийн дотор хүрэгдэг бас нэг хүчин байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүд буюу 77% нь 0-5 насны хүүхдүүд байгаа. Яагаад энэ хүүхдүүд ингэж өвдөдөө нэхэр дархлааны систем нь өрөнгөцөд хөгжөөгүй. Тэгэнгүүт тэр үед нь хоолны хордлого авчих юм бол насан туршийн хоол боловсруулах замын өвчлөл байгаа. Гэхдээ энийг бол нөгөө мэргэжлийн хүмүүс нь ярих байх. Ер нь та ингээ хүнд хоол хийж өгж байгаа бол ариун цэврийг маш сайн хангаж сахиач тий жоохон ухамсарлаач энэ та бол нөгөө хүнийг хооллоод ходоодоор нь дамжуулаад бас амь насыг нь бас ингээд тий хангаж авч явж шүү гэдгийг л ухамсарлах хэрэгтэй юм байна. Би бол яг бид нар яг энэ хоол үйлдвэрлэлийн салбарын ямар нэгэн жижиг гэлтгүү үйлдэлүүд нь буцаагаад хоолны хордлогонд нөлөөлдөг болохоор хүний амь нас эрүүл мэндэд нөлөөлдөг болохоор илүү жижиг үйлдэлүүд болгоноор анхаараач гэж хэлмээр санагдаад байна. Тэн дээр ажил дээр хувцлалт байна. Бүтээгдэхүүн авч байгаа бол тэрийн яг тусынх нь нэр төрлөнд тааруулаад хадгалаад бас нөгөө шимт хичээлийн авахын тулд энэ нь бас тусдаас гэдэг шүү дээ. Яг энэ зориултын шимт хичээлийн авахын тулд яг зориултаар нь хийгээд боловсруулад гүний температурын яг цаг болцсон болгоод тэгээд зөв хадгалтын температур дээр нь олгоод тий одоо тэгээд дээрээс нь бас нэг энэ дээр айгүй тийм дурдмаар байдаг хэсгүүдийн нөгөө айгүй уулзалт хурлууд айгүй ихтэй манайхан сүүлийн үед айгүй их болсон. Тэнгүүт хоол өөрөө 2-4 цаг л ил тасалгааны температурт байдаг. Тэнгүүт манайхан байх боломжтой гэх юм уу? Тийм байх боломжтой, тохиромжтой. Тэнгүүт манайхан тэн дээр нь ингээд
айгүй олон цагаар тэр хоолыг ил байлгаад л байдаг. Тэр нь тэгэнгүүт нөгөө химийн бохирдол руу буцаал орж байгаа буюу тэр нэг хүнийг ч гэсэн өдөхгүй байх нь одоо яг тэр хоол үйлдвэрлэж байгаа хүмүүсийн одоо тэр үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүсийн тийм хомсрлох нэг асуудал буюу бид нар хүнийг өвдөхөөс нь өрсөлн сэргийлдэг эмчнэр гэдгийг аюу сайн ойлгооч гэж хэлмээр. Тэгэлгүй яах вэ тийм. За мэдээж гэртээ бид нар энэ бас одоо яг гэрлүүлж хэлчихлээ. Гэхдээ би бас тэрийг яриасаа гэж бодож байгаа байхгүй тий. Бид нар ингээд одоо монголчууд ер нь л хуучнаас тий бүр хэдэн жилийн өмнөөс л хонсоо олоо өглөө нь халаагаал идэл гардаг гэсэн ийм л хөвш одоо хөвшсөн нэг ийм тогтсон хэм маягтай хүмүүс. А гэхдээ энийг нөгөө нэг уралд оруулахгүй ч юм уу тий дээр нь бактери үрчихгүй ч юм уу тийм байх нөхцөл боломж зүгээр энгийн одоо нэг Монгол айлд бий юу? Биш. Боломж байгаа юу? Боломж байгаа. Ямар боломж вэ? Яг хадгалтын 4 горин байдیں۔ Тасалгааны хим одоо бидний хоёулын сууж байгаа өрөөний химтэй. Нөгөөх нь болохоор хуурай агуулах буюу харанхуй сэрүүн нөхцөлд хадгалаад байдаг нөгөө амтлагчууд гурилууд гэсэн. Түүний дараа хүргүүр 0-4 градус. Гэхдээ зарим тохиолдолд энэ хилбэлзэн. Яагаад гэвэл зарим бүтээгдэхүүн маань 6 руу орох тохиолдол байдаг байхгүй. За тэгээд дээрээс нь хөлдөгч нөгөө хөлдөөдөг. Тэсвэлдөөдөг тийм. Тэсвэлдөөдөг. Ийм 4 хадгалтын горин байдаг. Тэнгүүт манайхан гадныхан бол айгүй хоолыг хөлдөөж тэгдэг. Болцсон хоолоо хөлдөөгөөд тас хөлдөөгөөд тэгээд дараа нь гэж иддэг. Эхлээд боловсруулчихж байгаа шүү дээ тий. Тэнгүүд хоёлоо боловсруулалтын хэсгийг нь бол ярихгүй байгаад хадгалтын горим нь болохоор хэсэг 2 цагийн дотор ер нь бол хоол бүрэн хөрчдөг. Хөрөнгөт нь хөлдөөгч одоо хүргүүр 0-4 одоо хөргөчний хүргүүр хэсэг шүү дээ. Хүргүүр хэсэг. Гэхдээ болсон хоолныхоо дандаа хамгийн дээд хэсэгт нь ингээд нөгөө хаалттайгаар тавиад идэж болно гэсэн үг. Ер нь бол хоол хадгалтыг хамгийн дээдлийн хугацаа юм бүтээгдэхүүнийхээ нэр төрлөөс хамаарат харилцан адилгүй. Тэгтээ 48-аас 72 цаг. Хамгийн ер нь 48-аас 72 цаг гэдэг байхгүй. Тэрэнд нь идэж гэж байгаа. Тэгээ манайхан бас нэг нийтлэг гаргаад байдаг алдаа нь болохоор нөгөө хүнсийг онгойлгочдөг шүү дээ тий. Одоо жишээлбэл жуус байдаг. Онгойлгочоод хадгалаад эсвэл майнуз байна тий. Онгойлгочвол хөрөгчөнд нь байгаа л 7 14 21 тий. Тэр нь болохоор өөрөө тухайн бүтээгдэхүүнийг онгойлгосон байх юм бол одоо 24-өөс 48 цагийн дотор хэрэглэж дууснаа гэд өөрийнхөө заавартай байдаг аахгүй. Тэгэхээр задласнаас хойш хэдэн цаг. Тий. Тэнгүүд манайхан болохоор зүгээр хамаагүйгээр тэрийг байлгасаар байгаад хөргөчнч ч гэсэн хөргүүрчч тэр хит удаан бас хадгалж болохгүй одоо нөгөө одоо ахтаг шин чанараа одоо алдна. Тэгэхээр тэрийг яг өөрийнх нь хадгалах гормын дагуу тий ядаж ChatGPT рүү оруулаад хараад одоо мэдээлэл бол нээлттэй хаанаас л хаанаас авах боломж хараад одоо хоолог сэргэсэл рүү ороод харчаад тэгээд хийжээ гэж хэлмээр байдаг. Тэгвэл хонсоо хоолыг энийг манай хуучин талиач галчур яг энэ талаар ном гаргасан. Тэгээд зөв хадгалвал бүгдээрээ зөв аюулгүй. Буруу хадгалчих юм бол ямар ч гой хоол буруу. Одоо өчигдөр хэм бол би ойдолчин дээр очингоо дахианы мах ингээ ил байгаад байгаа байхгүй. Тэгээд би идчихэд энэ юу чин дахиад чин 2 цагаас илүү байхгүй хөргүүрт хийгээд. Мэргэжлийн өвчин хөдлөд. Тэг ерөөсө хаач явсараа мэргэжлийн өвчин хөдлөд. Өөр мэргэжлийн өвчнтэй холбоотой нэг өөр инээдтэй юм яри. Сая нэг өмнө говьс зам явж ирээд тэгээд хүүхдтэй бити газтай ундаа өгүүлдэг гэж хэлмээр санагдаад нөгөө 0-5 насны хүүхдтэй бити газтай ундаа өгүүлдэг. Чипс бити өгүүлдэг. Тэн дээр нөгөө юм цардуул агуулмж нь өөрөө амар өндөр. Тэнгүүт нөгөө яг дөнгөж тархлаан тогтчихж байгаа хүүхдтэй ийм газтай ундаа. Тэгээ дээрэс нь нөгөө юу өгöd байгаа байхгүй чипс өгöd байгаа байхгүй. Тэрний оронд яг гой чанартай хоол өгдөг гэж хэлмээр байна. Нэг замд явж ус учраас үл дарна л гэж бодож өгч байгаа бох бодвол. Одоо яадаг чинь тий. Би болохоор нөгөө энэ талын мэдлэгийг яг өөршөө санаад одоо хүмүүс мэддэг байх гэж боддیں۔ Тэнгүүд мэдтгүү аюу өргөн хэрэгжилж байна гэсэн. Тэгээд нөгөө хоолны хордлого гэд хоёлаа сая түрүүн ярьсан шүү дээ тий. Хоолны хордлого руу буцаад ороход нөгөө
энэ сэдвийг ярихад нөгөө хоолны хордлого өөрөө аюу сонин хэсэг байна. Одоо нэг хэсэг хүмүүс одоо айгүйх савлсан хоол ч юм уу эсвэл гадуур одоо хоол идэх хандлага айгүйх байгаа. Өдөрт ядаж дунджаар нэг удаа гадуур хооллоод байгаа. За тэгэнгүүт энэ дээр юу гарч байгаа болохоор үнэхээр хордоод байгаа юм уу гэхээр хэсэг үнэхээр байна. Одоо саний нөгөө 3 сегментэд байгаад байгаа аахгүй юу? Нөгөө хэсэг нь болохоор хортохгүй байна. Өөрөө нөгөө элэг цус нойр булчирхаа хотоодны асуудалтай. Тэгээ нөгөөх нь өдөржингөө хоол идэхгүй байж байгаад нөгөө түрүү хоёлаа подкастны өмнө ярьжсэн шүү дээ. Кофе уучаад араас нь кимчитэй хоол идээд тэгээд нойр булчирхаа ч юм уу хотоодоос идрээчээд эндээ яг хоолны хордлого шиг шинж тэмдэг илрэнгуут нь буцаад би хоолны хордлого авчлаа. Танахаас хоолны хордлого авчлаа гэдэг юм уу гэдэг чинь тэгэж аявуух дайраад байна. Тэгээ бид нарын мэрэгчлүүдний хувьд бол нөгөө тухайн хоолыг тухайн өдөр хичнээн хүн идсэн бэ гэдгийг ер нь бол харж яддаг байхгүй юу? 2-оос дээш тохиолдолд одоо та цувин гэдэг нэр төрлийн хоолыг сонгоод авчи те. Цувин 120 ширхэг зарсан бол тэндээс ядаж 2-оос дээш хүн одоо тохиоллоор дуудлага авбал бид нар тэрийг хордлого байна гэж ер нь бол үзэх гээд идэв. Тэнгүүт хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө юм цочмог халдвартай эсвэл өөр нөгөө ууж идсэн амьдралын хэм маягаас хамаарад ямар нэгэн биед нь болохгүй тохирохгүй хүнс хоол иччээ тэрийг хоолны хордлого гэж тухайн байгууллага руу айгүй их шантажлж одоо хилдэг юм нууц одоо энэ бизнесийн одоо юу гэх юм нуугдмал хэсэг юм уу нуугдмал одоо тэгээ нөгөө хэд нь ярихаасаа хайгаад нөгөө ингээ брэнд нөлөөлөхөд ингээд сошиалор айлгаж шүүж гэдэг юм уу те шантажлдаг бас хийдэг хэсэг бүлэг хүмүүс байна. Бас тий хоёр бүлэг шүү. Нэг нь болохоор шантажлаад байна. Нөгөөх нь болохоор ингээд амьдралын хэм маягаас асуудалтай хоол боловсруулах замын хүчлэлтэй тэрэн дээрээ зочмог шинж тэмдэглээд илрээд байгаа тохиолдол байна. Тэгээд үүн дээр бас нэмээд хэлэхэд эцэг эхчүүдийг хүүхдийнхаа хооллолтын одоо хоол зүйч мэрэгжил аягүй гарч байгаа. Би бол хоол зүйч мэрэгжилтэй биш. Гэхдээ энэ талын мэдлэг мэдээллийг аваад яг аягүй гоё одоо нөгөө зөв хооллоо чи хитрхи өдөржингөө хүүхдэд хоол өгөхгүй бэжсэн тэр нөгөө газтай ундаа ч юм уу тийм эсвэл нэг юм гаднаас хоол яг 0-5 насны хүүхдэд таваад өгөх болчооч хэл гэж л. За яг 0-5 руу орохгүй л байгаа л хаалта 1-2 дээр бол айл болох өөрснөө хийгээд ижиж байгаа ч гэсэн нөгөө эмзэг мэдрэмтгий хотоодонд бити янз бүрийн юм өгөөдэй гэж бүр загинмаар энэ дэлгүү яг энэ чинь нэг яг энэ салбарт ажиллаж байгаа хүний бас зовлон болчиход байгаа байхгүй тий. Тэгээд тэр чинь би Монгол хүн их олмоор штэ тий. Тэнгүүт яагаад юм нийгмийн сонин жижиг өөрснөөсөө хамаарах асуудал дээр ингээд бидний Монгол улсын толгойн өвчин бити болгож хэл гэж байна. Тийм ээ тий. Хөрхөөр нь 70 тэндэгэ бодчихсон хоолоо мартаад хоногдсон. Тэрийг аваад ирсэн өнөөдөр идэхүү асахгүй гэж бодоо. Тий идэхүү асахгүй гэж бодоо суучлаа л да тий. Нөгөө яриандач баг яахгүй тэр хоолоо яах вэ гэж бодоо. Асуудал аюул чухал. Тэгэхээр нөгөө гэрээсээ хоол бэлтгэж авч явж баална. Тэрэн дээр нөгөө хадгалалтын орим гэдэг зүйлийг бас мөрдгөнө шүү дээ тий. Тасалгааны температурт ер нь бол дээдл нь 2 цаг л байна. Түүнээс одоо дээш болоод ирэх юм бол нөгөө бохирдлууд маань 5 төрлийн бохирдлууд маань ингээ ургаад байж анхны тэгэхээр айл болох тэгж битээ бохирдлогдсон хоол хүнсээр зарим нь бол хордлого өгөхгүй тохиол байна. Ингээд өвдөөл тэгээ нөгөө сэтрэх өдөөгч хүчин зүйл нь орохоор яг хордлого болдог ч юм. Нөгөө удаан хугацаанд хоригдлогдсон юм. Тийм байна. Тийм. Ер нь гэхдээ нийтлэг тийм тохиолдол байдаг бах тий. Одоо ингээл нөгөө байнгын нэг юм буруу юмар давтаад тий одоо тэр ходоод гэдс одоо нойр булчирхаа юу тий. Ингээд давтаал тэр нь хоримтлагдаал ингээд нэг л өдөр гарч ирдэг. Баярын төслийн үеэр одоо та нар анзаарч байвал нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ч тэр эрүүл мэндийн яамаас ч тэр аль болох энэ өдрүүдээр одоо хүнсүдэ аж ахуйн газар тий манай мэрэгжлийн байгууллагууд маань чатгаараа сануулдаг байхгүй юу? Тий сануулдаг. Маш сайн сануулга өгдөг шүү дээ тий. Одоо нөгөө
хэтрүүлж битээ дээ. Тэгээд халуун юмны дараа хүт юм битээ дээ. Нөгөө нойр булчирхаан сэдэрдэг яг тэр үеэр ахгүй юу? Хоолны хордлогын хувьд бол нөгөө нийтээр тэмдэглэх баяр хөслийн үе буюу шинэ жил. Шинэ жилийн үеэр ер нь жоохон хэсчих гэдэг. Шинэ жил цагаан сар таны яриаг сонссон чинь цагаан сарын ширээн дээр тавьсан зоог гүнзгийч бас хэцүү л болоо явчихлаа. Тэр гүнзгий хувьд бол нөгөө технологийн процесс нь арай өөр болоод явчихж байгаа нөгөө айгу олон цагаар чанж манад бодоход ирээд одоо эцсийн юмыг би бол яг тэрийн талаар судлаагүй. Тэгэхээр би бол нөгөө ууцсны тал дээр бол би бол нөгөө тэр технологийн процесс айгу өөр гэж хардیں۔ Нөгөө гарч оруулаад гэдэг юм ярих мэргүй байна. Тэр салаад малаад майнууд орсон юмнууд бол бусад ил байгаа түргэн муудах шин чанартай юмнууд ч 2 цагаас дээш байж болохгүй. Ер нь бол. Гэтэ 2 цаг ер нь байлгадгүй байх. Энэ эрүүл хүнс ивентийн хувьд одоо нөгөө мэрэгчлэлтэнгүүдийг яриад баталгаатай их сурвалжаас юм сонсоосоо гэж бодоод ер нь бол ярьж байгаа. Тэгэхээр тань нөгөө энгийн ойлгомжтой бид нар ярьдгүй байна л да. Нэгтгэх нь мэрэгжлийн яриад яриад тийм. Тэгээ нөгөөх нь нөгөө хүмүүс бууж ирэхгүй хол сонсогдоод. Тэгэхээр нэг юм ойрхон сонсогдуулахын тулд нөгөө энгийн хүн асуулт бол би арай энгийн хариулж чаддаг болж байгаа юм байна. Яг л сүүлийн үед нөгөө ингээд айгүй олон сургалт ороод явж байгаа нөгөө ихэвчлэн дандаа тэр талын мэдлэггүй хүмүүс энгийн ойлгомжтой тайлбарлахаас хүсэж байгаа. Тэгээд тэр соригчийн асуудал. Ер нь хаач явж исэн гэсэн ингээд нэг юм цайны газарт орохоор яг ингээд нөгөө цонх байдаг ч тийм галтайгоо нас хоол гарч орж байгаа цонх ингээд тэрүүгээр харахаар ингээд зарим нь үнэхээр эвгүй харагддаг. Тэ зарим нь ингээд нөгөө бэлийгүү гараараа ингээд тэ одоо хүнсээ бариад ингээд явдаг ч юм уу тэ. Тэгээд зарим нь болохоор ингээд бэлийтэй харьцахаар хэцүү байдаг ч гэдэг юм уу. Тэнийг бол бэлийний бараг л нөгөө уранхаа тасархаа хоол хүнс рүү орчиход хэцүү байдаг гэдэг тайлбараар ингээд шалдан гараараа ингээд юм хийгээ зогсож идэг л доо. Яг ингээд хүнсний хоол үйлдвэрлэлийн салбарт яг үнэхээр ингээд нүцгэн гараараа барих нь бас зөв юм уу? Магадгүй тэрийг одоо гарыг бол угаасан л гэж хэлэх л байх л та. Гэхдээ мэрэгжлийн үний хувьд тэр яг зөв үү? Зүг бас буруу. Юунаас хамаарат гэдэг шиг. Хамаарат гэхээр шууд бидний хувьд ready to eat буюу салаад авч. Нөгөө салаад навч болохгүйгээр бид нар зарим хоолыг шууд иддэг байхгүй. Тэр хоолнууд дээр бол гараараа барих нөө яаж ч болохгүй тийм юм байхгүй. Дулааны боловсруулалтанд орж байгаа бүтээгдэхүүн дээр нөгөө энэ гар угаах процесс ч өөр амар нарийн байхгүй юу? Бэлийн өмсөх процесс ч гэсэн амар нарийн. Нөгөө бохирдох болгонд солино. Нөгөө нэг ажиллагаанаас нөгөө ажиллагааны хооронд бас шилжин. Эмчнэр нөгөө нэг хүн үдсэн бэлийгээрээ дараагийн хүнийг үздэггүй шиг. Ер нь ингээд харахад те одоо нийтийн хоол үйлдвэрлэл тэр одоо уурхай ажиллаж чадчих вэ нөө те албан байгууллагын одоо цөөн тооныг ч вэ те бөөн цөөн тооны одоо ийм хүмүүс байсан ч гэсэн ер нь нийтийн хоол үйлдвэрлэл дээр ямар нэг алдаа одоо те буруу юм шиг санагдсан зүйл харвал тэрийг дараагийн одоо шатны байгууллагт нь ханддаг ч юм уу те эсвэл тухайн шаардлага тавьдаг ч юм уу ийм бас бид нэр нөө хэрэглэгчдэд өөрсдөнд нь тийм бас дадал ер нь хэрэг суусан байдаг юм болоо. Суугаагүй. Би бол суугаагүй гэж л. Яа тэгэхээр өөрсдөө гэртээ нөгөө хоолоо зөв боловсруулах эдэх соёл нь өөрөө арай сууж амжаагүй байхгүй юу? Нөгөө хадгалтын ямар нөхцөл байгаагаа ч бид нар мэдгүй байгаа шүү дээ. Тэгээ нөгөө онгойлгоцсон байнууд за тэнд хөрөгчөнд байлгаад шүү дээ. Тэрийг ойлгож ухамсарлах хугацаа нь арай болоогүй байгаа. Хэрвээ тэрийг одоо хэрвээ тань шиг анзаараад хилдэг бол гоё юм. Тэгээ сайхан юм ингээ анхнаасаа засагчих гэдэг шүү дээ. Тэрийг гэхдээ ээж нар сүүл үед айгүй хэлж байгаа. Нөгөө одоо миний мэдхийн 20% одоо нийт ээж нарын 20% тань шиг анзаараад тэрийг хэлж байгаа тохиолдол гарсан. Нөгөө ил гал тогоотой газруудын алтаа бол шууд харагддаг. Тийм. Тэрийг ээж нар хэлээд сайжруулж байгаа тохиолдол бол манай одоо миний таньдаг хүний кейс дээр нөгөө төрөслөгч дээр гарсан тохиолдол байна. Тэгэхээр тэр гарч ийна, сайжирч ийна гэсэн үг. Тэгэхээр нийтээр бол энэ түрүү нөгөө Виктори ярьсан шиг шантаж бол хийж болохгүй угаасаа яаж ч утсан тий. Шантаж. Тэр бизнесийн байгууллага буюу хоол үйлдвэрлэлийн бизнесийн байгууллага өөрөө маш хэцүү. Энэ сэдв өөрөө айгүй
таны нүдэнд харагдахгүй тэр шантаажлаад байгаа хүмүүст хэлэхэд те энэ асуудал өөрөө айгүй таны нөгөө шантаажлж байгаа юу гэдгийг бид нар мэдж байгаа. Зүгээр л яг одоо ил болгоогүй. Тэгээ яг баримттай нь бүр тавьж болно. Нөгөө та яг эмнэлэг очиод те ямар эмнэлэг татсны чинь ч хүртэл те ямар асуудал гараад нуун дарагдлуулаад чимээгүй болоод эсвэл ямар газар шинжилгээ өгөхийг хүссэн мэдээлэлүүд бол байгаа. Зөв. Тэрийг бол дататай нь ярьж болно. Гэхдээ энэ удаа бид нар тэр шантаажны хүмүүс рүү бас энэ сэдв зориогүй. Яг энэ хүмүүсийг 3 сегментийн хүмүүсийг чадварчул дээр илүү зорж байгаа. Тэгэл байх. Мэдээж бол одоо шантааж бол хийж болохгүй. Энэ бол маш чухал салбар учраас шууд ингээ хөнгөө хумгаа хандах юм газар салбар бол биш байгаа тийм тий. Тэгэхээр ямар ч тач таны нүдэнд ямар нэгэн байдлаар буруу ч юм уу тий алаатай харагдсан бол тэрийг бол тухай бүрт нь хэлж сануулад тий зөвөр ойлгуулад тий тэгснээрээ та өөрийгөө, өрөөлийг, өр хүүхдээ, тий, аав ээжигээ хайртай дотны хэнийг хайдیں۔ Тий, бүгдийг нь энэ хоол үйлдвэрлэлийн одоо асуудалтай холбоотой эрүүл мэндийн асуудлаас сэргийлж болох нь байна. Тий. Тэгэхээр хүн болгон бас яг нөгөө зөв юмн дээр нь зөв ойлголтоор одоо дараа шатны байгууллагт ханддаг байвал бас их зөв болох гээд байна тий алдаа гарахгүй байгаа тахны. За мэдээж одоо тэр нийтийн хоол үйлдвэрлэл дотор ажиллаж байгаа хүмүүс бол мэдээж салбарынхаа хүрээнд бол маш сайн сургалт юмыг бол авдаг бах. Гэхдээ хүний амнаас эрүүл мэнд тий бүх юмыг одоо хариуцж байгаа тий хэдий эмч биш ч гэсэндээ юу бол хоолоор нь дамжуулаад хариуцж байгаа хүн гэж хэлмээр байгаа байхгүй тий ийм хүмүүс ч гэсэндээ бас ухамсарлах хэрэгтэй байна. Тий. Маш эмзэг одоо яг энэ сэдвийн хүрээнд нөгөө хоолны хордлого гэхээр манайхан бүүнөрөө ингээ хамгаалт аваад байдаг. Манайх аюу сайн, манайх мундаг гэдэг. Манайхаас ямар ч алдаа гараагүй гэдэг юм уу тий. Ийм хамгаалалт аваад байдаг. Гэхдээ бид нар энэ хамгаалтын механизмаа ажилуулад манайх бол асуудалгүй би хамгаалж байна гэд байх тусам нөгөө нуугдмал эрсдэл маань нэмэгдэх гээд байгаа учраас энийг уучлаарай бид нар те энэ дээр энийг сайжруулмаар байгаа шүү гэд хэлээсэй гэж хэлж байгаа. Түрүүний тал дээр сургалт гэдэг юм ярьж байна. Сургалтын хувьд бол харьцангуй бага. Яг одоо ингээд сургалт зохион байгуулад явахаар хоол үйлдвэрлэлийнхаа орж ирдгүй. Ихэвчлэн нөгөө олон жил үйл ажиллагаа явцсан тэр нөгөө ингээ хандлага төлөвшлөн тогтцсон байгууллага хвчлэн сургалт авах хандлагатай байгаа. Бас тий аюу сонин юм билээ. Би одоо энэ гол бизнесээр за компани бизнесээр бол 3 жил энэ нөгөө төрийн бас байгууллагын одоо хамтарч юм хийгээд 2 дахь жил рүү орж байхад ер нь ингээд аль сегментийг авахаар ер нь бол тийм төлөвсөн байгуулвал хвчлэн сургалт авах гэдэг. Саяны нэг онцлмоор байгаа нэг сургалт авсан байгууллага байна. Тэр байгууллага болохоор усны жилээр Мираж гэдэг усны үйлдвэр өмнөговийнх. Тэгээд 20 жил үйл ажиллагаа явуулсан. Тэгээд түүнтэй хамтраад авч байгаа Талан болог гээд 2 бизнесийн өрсөлдөгч байгууллага гэж харахаа гарч байгаа хэрнээ хамтдаа сургалт зохион байгуулсан. Тэр үнэхээр бахархуу штэ нөгөө сайн шивсэн. Хамтдаа яг нөгөө гоё явъя гэдэг штэ тий. Хичнээн бид нар бизнес дээр өрсөлдөгч ч гэсэн бид нар энэ сургалтанд хамтдаа суучих гэдэг нь ороод ирсэн. Түүнээс гадна нэг гоё юм нь манай удирдлагууд рүүсөө нэг сургалтыг үйл ашигладаг. Нөгөө ингээд сургалт авахаар орж гараад гэдэг байхгүй. Тэгсэн чинь тэр байгууллагын 2 захирал бүтэн одоо өглөө 10-аас ахуулаад 4 хүртэл суухад тэр 2 байгууллагын захирал яг бүтэн суусан. Би тэр 2 байгууллагын захирлаар үнэхээр бахархсан. Тэгээд тэр энэ бол айгүй гоё сайн жишээ. Тийм байна. Тий. Тэгэхээр ер нь бол байгууллага болгоно том жижиг гэдгээсээ үл хамааран ер нь бол ажилчдаа яг энэ чиглэлийнхэн сургалт мэдээллийг бол өгөх л. Эмчнэр нөгөө байнга ингээ хөгжиж явдаг гэдэг шиг ер нь бол адилхан байх ёстой салбар шүү дээ тий. Яг нөгөө тухайн цаг үеийнхаа нөхцөлөд олон нийт олон улс хаашаа явж ин яг тэр чиглэл рүү дагж л явах ёстой. Би олон улсын жишээг хараад би үнэхээр ер нь олон улсад ямар гэдэг юм та нэг сонирхолтой ч тий. Олон улс бол ингээд одоо харшил гэж бодоход харшлаа. Одоо та хоолн дээр ямар харшилтай гэдэг мэдгүй. Мэдгүй. Тий. Ямар хоол байхгүй л гэж боддог. Тэнгүүд та ямар нөгөө юутай гэдэг мэдгүй. Нөгөө юу нэг идэхээр нэг 5 хүүтэд байдаг хоол байна уу? Байна. За ингэж их одоо харшлаа ойлгоод
тавгуутаад байдаг нэг үйл зохицол үйл төвчл гэдэг зүйлээ ойлгоосоо гэж боддгийг. Тэнгүүд манайхан харшил одоо Монгол улсад 9 жимшиг 10 жимшиг яваад байгаа харшил нь олон улсад 14 ч гэдэм үү. Тэгэнгүүтээ одоо бүр сүлдээ юм харшлын менежмент руу орж байгаа байхгүй хоол үйлдвэрлэл зориулсан харшлын менежмент. Тэгээд нөгөө сэдвүүд бүр улам нарийсаад байна. Тэгсэн чинь бид нар болохоор буцаал ажилчдын гарын ариун цэвэр гэлгээд буцаад нөгөө олон улсад аль хэдийн шийдэгдсэн асуудлыг манайх одоо хүртэл ярьсаар яриад л байна. Тийм. Тэгэхээр энэ нь өөрөө бас нөгөө хөгжиж байгаа хаа. Тийм. Энэ хөгжиж байгаа орны л угаасаа процесс л баг л та тий. Ер нь одоо яг таны одоо яг энэ нийтийн хоол үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүсийн тий нөхцөл байдал ер нь олон улсад бол ямархуу зарчим марч гэдэг юм уу тий явдаг бол мэдлэг дээр илүү суурилдаг. Манайхан болохоор эхлээд ер нь бол гадны оронд бол дандаа төлөвлөлтөн дээр жишээ авахаар нөгөө сургалт нь төрүүлж явдаг гэсэн. Нөгөө хүмүүсээ илүү мэдлэгжүүлээд дадлагжуулаад одоо тэр нөгөө яг олгох ёстой зохистой мэдлийн одоо ингээд системчлээд гаргаад тэгээд тэрийг бодит байдал ажлын байран дээр гаргадаг байхгүй юу. Тэнгүүд манайхан болохоор хойноос хөөгд идэв. Буюу тэгээд нөгөө нэг бид нар чи энийг чи буруу хийсэн байсан юм биш үү сургалтаар ингэж зааж штэ ингээд тэгж ярих юм байна тийм. Юун дээр дандаа ингэж хөрөж ирээд чи тийм л мундаг юм бол энийг ингээд тийм л салбартаа уцсан юм бол яг энийг яг одоо тий засчаач гэдэг байхгүй юу. Тэнгүүтээ тэрийг би дандаа хорт хавдартай зөвлөж сүүлийн 2 жил ярьж байгаа. Хорт хавдрын 2 одоо хамгийн сүүлийн шатанд очичоод намайг эмчлээч гэдэг болохгүй сте тийм шүү дээ. Тэнгүүт тэрэн дээр чинь цаг хугацаа болон мөнгө сэтгэл зүйн асуудлууд аюулгүй асуудлууд яригдана. Тэнгүүт тэр айл анханасаа буруу хийсэн юм дээр бид нар яагаад ороод угаасаа л урсгал дээр очиод гацаал нөгөө 5 хүртэл нь очиод дахиад тэнд тулаад байдаг байхгүй юу. Тэр процессыг бол засах боломжгүй. Олон улсад бол дандаа өмнө нь сургалтаар аль хэзээ сургалт болон мэдлэгийг дандаа давхар авч явдаг гэсэн. Авчиад тэгээд тэр хүмүүсээ ажлын байран дээр гаргадаг. Манайх шиг хойноос нь орж хизээч ирдэггүй. Манайхан бол дандаа алдаа гарсныхан дараа засдаг буюу алдаа энэ чи ингэж шүү дээ энэс болж ингэсэн байсан юм бэ ингээд. Алдаа гарахаас өмнө өрөөсөө нөгөө одоо төлөвлөдгөө гэсэн. Тэгээд бас энэ салбарт гэх юм бол хүмүүс айгүйх мөнгө эргэлддэг гэж орж ирээд дээ. Хоолыг бити мөнгөтэй зүрлээч гэж хэлдэг. Мөнгө гэж битгий хараач гэж хэлмээр. Хоол бол мөнгө биш. Та нэг хүний хооллолж ил байгаа бол нийтийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа хүчин зүйлийг л хийж байна. За тэглэх байх уу яг үнэ. Одоо ингээл ашигла олж ивэл те. Магадгүй одоо маш өндөр үнэтэй 1-5 порц хоол те. Тэгснэ порц нь арай жоохон хүн цадхааргүй ч гэдэг юм уу те. Ингээд яг стандарт байдаг л ах. Гэхдээ энэ бол ашигын төлөө ч юм уу те. Мөнгө рүү улаарч хийх одоо ажиллах ийм салбар бол биш ээ тий хүний эрүүл мэндтэй яг үнэ. Магадгүй би тантай дараа чи маш олон яг одоо чиглэл рүү нь тий одоо таасаа ингээл хальт дуртад өнгөрлөж гадны олон улсад бол ингээд харшил дээр нь суурилж тий одоо энэ хоол үйлдвэрлэлийн салбар нь ажилтдаг болоод байна гэд магадгүй энэ дараагийн хамгийн том сэдв бах тий. Тэр би бас тантай ингээд нөгөө нэг цуврал байдлаар ч юм уу тий бас яг нөгөө яг эрүүл мэнд рүү чиглэсэн тий яг энэ хоол хүнстэй холбоотой юмыг ярих бах гэдэгт бол итгэж байна. Маш олон нөө хоол зөвлөдөг хүмүүс айгүй хөлцөн шүү дээ. Энэ бол одоо нэлээ нарийн юм байдаг юм. Тэндээс ч гэсэндээ бас нөгөө авах гээхтэй хандах хэрэгтэй болоо гэж би бас ойлголоо. Тийм шүү дээ. Тэрэн дээр би тань одоо яг энэ ярианы подкастаа ч юм уу дүгнээд ярих юм бол баталгаатай мэдээлэлээс аваач. Яг бол манай энэ салбарын хүмүүс маань өөрөөсөө салбартаа яг тууштай ажиллахгүй байгаад байна. Айгүй хэцүү болохоор тэгэхээр яг ийм салбарын яг мэрэгчлэтнийг яг танд хэрэгцээ шаардлагатай хүнээс баталгаатай их сурвалжаас нь аваач. Сошиал бичигдсэн бүх юм нь бүүт хийч. Тэр нөгөө магадгүй олон одоо нөгөө рил хийснээрээ тий олон дагагчтай ч юм уу тий тэр нь өөрөө энэ сэдв өөрөө арах хүмүүс биш байхгүй. Яг нөгөө яг мэдж байгаа гэдэг бол биш гэсэн үг байна. Тэгэхээр илүү нөгөө мэрэгжлийн судлаач те яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс кейс дээр нь ажиллаад байгаа хүмүүсийг судлаачтай хамтдаа эсвэл эмчтэй хамтдаа ч юм уу яг юм мэрэгжил талаас нь илүү сонсож хэлж үзмээр. Баярлалаа танд.
Тийм баярлаа. За бидний урилгыг хүлээн авч бас бидэнд бас маш үнэтэй энгийн хэрнээ те алхам тутамд бидэнд бас холбогдож идэг энэ асуудлаар мэдээлэл өгсөн танд үнэхээр баярлалаа. Таны дараагийн ажил амжилт хүсье. Баярлаа. За баярлалаа. Гигийн эрүүл мэнд подкастын энэ удаагийн зочин Баяр Чимэглээ. За тэр бол Magnafloc компани үүсгэн байгуулагч. Мэдээж одоо яг хүнсний чанар аюулгүй байдлын чиглэлээр одоо маш олон жил ажиллаж явж байгаа ийм хүн байгаад байгаа. Тэгээд энэ удаагийн подкаст маань та бүхэн таалагдсан бол мэдээж бусдаа түгээгээрээ мэдээж яг энэ хүнс хоол үйлдвэрлэлтэй холбоотой салбарын ч юм уу тийм мэдээж одоо өрх гэрийн хэмжээнд ч гэсэндээ буруу дадал хөвшилтэй байгаа хүмүүст бас энэ подкастыг бас заавал сонсоорой гэж хэлмээр байна. Ингээд энэ удаагийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар шинэхэн зочинтой иргэд уулзъя. Баяр таа үзэгчтэй.